Өнөөдөр хүрэхээр бэлдсэн Riker Web гэх хүүгийн энэ түүхийг сүүлийн жилүүдэд гарсан хамгийн хачирхалтай хүн сураггүй болсон түүхүүдийн нэг яхаарахгүй мөн гэж үздэг юм. TikTok болон өөр бусад маш олон янзын нийгмийн сүлжээг энэ түүхийн талаар үзүүлж нэг хэсэг viral болж байсныг үзэгч та бүхэн магадгүй мэдэх үзье. Ингээд яг юу болсон талаараа ярилццгаая. 1994 онд нээлттэй хийж байсан Baby's Day Out буюу Монголд Мөлхөө жаал гэх нэрээр гарч байсан киног мэдэх хүмүүс манай сувгийн үзэгч тунд байгаа байх гэж бодож байна. Энэ кино хэрхэн хөлдж ороогүй бяцхан жаал, хотын гудамжаар мөлхөн муу дүрийн томчуудыг хэлбэрхэн дөнгөж байгаа талаар гардаг инээдмийн гэр бүлийн төрлийн кино юм. Харин 2022 онд Америкийн эзэлсэн Монтана мужийн Трой гэх хотод болсон Riker Web-ийн гэх энэ түүх уг кинотой зарим талаараа төстөж олон тооны хачирхалтай хариулт үгүй асуултуудыг дагуулсаар байгаа нууцлаг учир битүүлэг түүх үлээ. Хүү 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон ч азар 2 хоногийн дараа алга болсон гэрийнхээ үүднээс 4 км орчим зайтай газраас амьд мэд нэгч шарах шалбархайгүй олдсон юм. Хүүгийн гэр нуурын дэргэд байдаг ба байгалийн сайхныг үзүүлэх баримтат кинонд л гардаг шиг үзэсгэлэнтэй байгальтай газар гэжээ. Энэ газарт нь баавгай чон, уулын арслан гэх мэт зэрлэг амьтад оршдгоос гадна 3 настай хүүхэд ганцаараа явах нь бити хэл том хүнч явхад амаргүй бартаа саадтай газар гэж үздэг байна. Мөн энэ бүгдээс гадна хүүг алга болсон байх тухайн үед тэр газарт хүчтэй аадар бороо орж шөндөө 10 градус хүртэлж агаарын хэм буусан байдаг. Харин Riker хүү нэмгэн цамцтай сураггүй болсон бөгөөд түүнийг 2 хоногийн дараа ойд байх орхигдсон модон байшингаас олжээ. Хүү ганцаараа ойгоор явсаар байгаад байшин тааралтахад орж хорогдсон талаараа ярьсан байна. Энэ түүхийн хамгийн хачирхалтай зүйл нь Riker хүүгийн ямар байдалтай олдсныг үзүүлсэн фото зураг ба хүү олдохдоо алга болох үеийнхээс тэс өөр хувцастай байсан гэсэн юм. Мөн түүний энэ алга болохоос нь өмнөх болон дараах харьцуулсан зурагт хүүг тэс өөр төрхтэй байна гэж үзэх хүмүүс ч байдаг билээ. Тэгэхээр 3 настай хүү хэрхэн шигүү ой дундуур бороо хуртай цаг агаарт ганцаараа 4 орчим километр явж хэрхэн 2 хоног усгүй хоол ундгүй амьд гарсан байх боломжтой бай. За бүгдийг нь дараалал нь ярилцгаая. Түүний аавын хэлснээр хэрэг явдал болдог 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр тэр хүүтэйгээ болон нохоотойгоо гэрийнхээ хойно тоглож байгаад хэдхэн минут гэрлүүгөө ороод юм аваад гараад ирэх хооронд нь хүүн алга болсон байсан гэжээ. Энэ үед л энэ түүхийн хамгийн ихний хачирхалтай зүйл болсон юм. Аав нь 3 настай хүүгээ үлдээгээд явсан газарт нь байхгүй байгааг мэдсэн даруйда төдийлөн сандраагүй гэх явдал. Тэр хүүгээ холдож амжаагүй байх, энэ тэнд нуугдаж тоглож байгаа гэж ботсон гэсэн бөгөөд удахгүй хаанаас ч юм гараад ирнэ гэж ботсон гэв. Гэвч дуудаад хүүн гарч ирээгүй тул тэр айд сандран хайж эхэлсэн байна. Аав нь тэр даруй цагдаад мэдэгдээгүй. Riker-ыг алга болсноос 2 цаг орчмын дараа л цагдаад мэдэгдснээ ингэж тайлбарласан байдаг. Хүүгээ өөрөө эхлээд эргэн тойрондоо хайхаар шийдсэн. Дэмий төгшөр зарлахыг хүсээгүй гэж тайлбарласан юм. Цагдаад мэдэгдсэн даруйд нь тэд тун түргэн шуурхаа ирсэн гэсэн ч мөн адил эхэндээ энэ үйл явдлыг төдийлөн ноцтой гэж хүлээж аваагүй гэжээ. 3 настай хүү хаал холдов гэж аав шиг л бодож байсан ба гэрийнх нь ойр хавьд хайсан байна. Төдөөдөлгүй энэ талаар хотын иргэдэд тарах үед сайн дурын 50 гаруй хүн цуглаж цагдаа нарт эрхлийн ажилтнанд тусалж эхэлсэн юм. Эрхлийн ажилч амжилттай болж 2 хоногийн дараа хүүг гэрээс нь 4 км-т ой дунд байх хаягдсан нэгэн модон байшингаас эсэн мэнд олсон юм. Эрхлийн ажлыг удирдах байсан шерифийн хэвлэлд өгсөн ярьцлагаас хөргөл Riker-ийн гэрийн ард шууд залгаад ой мод байдаг. Модон дотроо жаахан л орвол ойн гүн рүү хөтлөх хэд хэдэн жим бий. Тус жимүүд дээр хүү багаасаа тоглож байсан тул аавыгаа үлдээх үед өөрийн танил ойн жим рүүгээ явсан байх гэжээ. Мөн шерифийн хэлснээр тэр өөрөө ийм хол явсан гэдэг нь тун сонирхолтой гэсэн ба аав нь хүүгээ алга болсноос 2 цагийн дараа буюу оройн 17 цагийн үед бидэнд мэдэгдсэн. Хүүг хол явж болох хугацааг өгсөн. Энэ нь хүүг ирж олох ажлыг амаргүй болгож байсан. Хэдий тэр орой цаг агаар муудаж хүчтэй аадар бороо салхи шуурхтай байсан ч манай алба хаагчд болон сайн дурын хүмүүс хүүг шүнжин ойгоор эрен хайцгаасан. Цаг агаарын таагүй байдлаас гадна ойд баавгаагаас эхлүүлээд өөр олон тооны аратан амтан байдаг нь байдлыг улам хөндрүүлж байсан гэжээ. Эрлийн 2 дахь өдрөөс нь нэстэг тэрэг дрон өнөрч ноход зэргийг ашиглаж эхэлсэн байна. 6 дугаар сарын 5-ны өдрийн нэм гарагт буюу хүү алга болоод 48 цагийн дараа эрлийн багийнхан ойд байх хаягдсан модон байшинд ирээд нэгэн хачирхалтай чимээ сонсож шалгахад энэ нь Riker хүү болж таарсан юм.
Тэр гуталгүй байсны дээр анх алга болохтой өмссөн байснаас өөр хувцастай байсан гэв. Хүүг өв сураахад ашигладаг шууданаас олсон нь хүү даарад тийшээ орж аяны хүнжил мэт ашигласан нь осгох эрсдлээс аварсан байх гэж үзжээ. Шериф хүүтэй анх уулзаад түүнийг өөрөө ганцаараа явсан уу гэсэнд хүү тийм гэж хариулсан. Ядарсан уу гэхэд маш ихээр ядарсан гэж хариулсан гэсэн байна. Шерифийн бодлоор хүү байшинд тухайн алга болсон өдрөө шууд очсон. Оройн шуурга эхлэхээс өмнө амжиж очсон байх гэсэн юм. Харин бороо хүүг алга болдог баасан гаригийн оройноос эхлээд нэм гарагт хүүг олтол үргэлжилсэн байдаг. Хүүг олоход өмнө дөрвөнчлэн нэгт шарах сорив байгаагүй. Бүрэн бүтэн байсан ч 2 хоног юу ч идэж уугаагүй тул өлсөж маш ихээр цангасан байсан гэжээ. Райкер хүүг олсон байшингийн цонхон дээрээс түүний гарын мөрийг олсон нь хүү тусламж ирэн байшингийн цонхоор харж байсан байх гэсэн бөгөөд тус байшингаас ямар нэг өөр хүний уул мөр огт олдоогүй юм. Түүнийг түргэн тусламжийн машинд суулгасны дараа өнөөх олон нийтэд хүрч вайрал болсон зургийг авсан байна. Зэрлэг байгальд алга болоод 48 цагийн дараа эсэмэнд олдсон 3 настай хүүгийн түүх хүн бүрийг гайхшруулахгүй байхын аргагүй бизээ. Төвний солигдсон хувцсны талаар хинч ямар нэг логик тайлбар өгөөгүй ба энэ талаар дэлгэрэнгүй үнэмшилтэй мэдээлэл харамсалтай нь олдсонгүй. Интернетэд энэ талаар нэгэн хачирхалтай бичлэг байгаа. Google Map ашиглаж олсон зураг бөгөөд хүүгийн алга болсон газрын ойролцоо нэгэн учир битүүлэг гэрэл цас мөсөн дундаас харагдаж буй зураг юм. Энэ нь Google Map-ийн зураг тул ямар нэгэн засвар ороогүй гэжээ. Уг зурагт хөлдчихсэн хүрхрээ шиг мөсний завсраар нэгэн агуу шиг нүх харагдаж байгаа ба дотор нь ойлгомжгүй нэгэн гэрэл харагдаж байна. Google Map-ийн зураг хүүгийн алга болох үеийн зураг биш тул энэ нь зүгээр л агуу дотор галаасаа сууж байсан хүний зурагч байж болох юм. Эсвэл уг бичлэгийн эзний үзэж байгаачлан хүүгийн сургуу болсон нууцлаг түүхтэй энэ зүйл ямар нэгэн байдлаар холбоотой. Ойролцоо газарт байгаа нь тохиолдол биш байхыг ч үүсэхгүй. Энэ түүх олон нийтэд хүрэх үед интернет орчинд хүмүүсийн дэвшүүлсэн боломжит таамаглалуудаас ярилцъя. Эхний таамаглалаар Райкер хүүгийн хэрэгт төвний эцэг эхийн оролцоо байгаа гэх таамаг. Хэн нэгэн сураггүй болох эсвэл учир битүүлгээр хөнөөгдсөн хэрэгүүдийн ихэнх тохиолдолд хохирогчийн ойр дотныхон холбоотой байх нь элбэг тохиолддог зүйл. Гэхдээ энэ тохиолдолд Райкерийн эцэг эхийг хууль хүчрхийн шалгасан гэх талаар ямар ч мэдээлэл олдоогүй юм. Энэ таамаглал нь TikTok гэх мэтийн нийгмийн сүлжээгээр их тархсан сэдэв бөгөөд хамгийн үнэмшил багтаа хувилбар. Мөн эцэг эх нь хүүгээ өөртөө хулгайж байшинд нуух нь яг ямар ашигтай байж болох вэ? Энэ таамагт итгэгчдийн үзэж байгаагаар хүү алга болоод 2 цагийн дараа л цагдаад мэдгдсэн гэдэг нь уг таамагийн хамгийн гол нотлохоо гэжээ. Хэдийгээр шууд цагдаад мэдгдэж мэрэгжлийн хүмүүсийн тусламж аваагүй нь тэмж ухаалаг шийдвэр биш байж болохч нэг талаас бас байнга тоглодог газраар нуугдаж тоглож байх боломжтой. Үнэхээр ялахгүй зүйлд төгшүүр зарлаад яах вэ гэж бодсон байхыг үүсэхгүй. Харин та энэ таамаглалын талаар санаа бодлого комент хэсэгт үлдээгээрэй. Бид мэдээж ямар ч таамаглалыг 100% үнэн эсвэл худал гэж няцаах боломжгүй юм. Дараагийн таамаглал бол хэн нэгэн хүүхдийг хулгайлсан гэх таамаглал. Энэ таамагийн талын хамгийн том баримтсалт бол хүү өөр хувцастай олдсон гэх баримтаас гадна төвний олдсон газар нь жоохон хүүхэд өөрөө явхад хит хол газар гэж үзсэн явдал юм. Гэвч хүүг хулгайлсан гэх ямар ч баримт нотлохоо уул мөр олдоогүй. Хүү өөрөө ч хууль хүчнийхэнд огт өөр хүмүүстэй байсан талаараа хэлээгүй явдал энэ таамагийн томоохон сул тал болдог. Хүүг шоконд орсон, эсвэл ухаан алдсан. Ой тогтоолтой хэсэгчлэн алдсан зэрэгээр өөр хүмүүст хулгайлагдсан санахгүй байгаа гэж таамаглаж болох ч хулгайлагчид хүүгийн хувцсыг нь яг яах гэж сольсон бэ гэх асуулт гарч ирж байна. Зарим интернет хэрэглэгчид энэ талаар өөрсдийн санаа оноогоо дэвшүүлсэн байдаг нь педофил гаж донтон магадгүй хүүг ийм хувцастай байлгахыг хүссэн байх гэжээ. Гэвч азар хүүд ямар нэгэн бэлгийн хүчирхийллийн ул мөрөөс гадна огт гадны хүний нөлөөлөл олж тогтоогдоогүй билээ. Тэгэхээр хоёр дахь таамаглал байж болох ч яг яах гэж хулгайлсан. Яагаад хүү энэ талаар санахгүй байгаа болон үнэхээр хулгайлсан бол яагаад тэнд байшинд хувцсыг нь солиод үлдээсэн бэ гэх асуулт мөн л хариулт үгүй үлдэж байна. Гурав дахь таамаглалаар бол олдсон хүү Райкер огт биш гэжээ. Тэдний үзэж байгаагаар хүү зураггүй болохоос өмнө зураг болон дараагийн зураг дээр эрс өөр харагдаж байна гэж үзсэн юм. Гэвч энэ нь мөн л утгагүй таамаглал гэж үзэж байна. Учир нь хоёрхан өдөр алга болоод олдсон хүүгээ эцэг эх нь танихгүй байна гэдэг юу л бол. Тэглэж нэг л зураг дээр тулгуурж энэ таамаглалыг хүмүүс дэвшүүлж байгаа шүү дээ. Хүү 2 хоног ойд хоол унд уух усч үгүй төөрсөн нь төвний төрхийг өөр харагдуулж болох юм. Энэ таамаглалыг дэмжигчдэд өөрөөсөө 2 хоног юу ч идэж уухгүй ойгоор зугаалаад царайгаа толинд нэг хараад үзэх санал болгож байна. Бас нэг үнэмшил багтаа таамаглал байдаг нь
Мэдээж харь гаригийнхан хүүг хулгайлсан гэх таамаг. Ийм таамаглал хүн алга болсон хэрэг бүрт гардаг гэдгийг дурдмаар байна. Тэд хүүг хулгайлаад ямар нэгэн туршилт судалгаа шинжилгээ хийгээд буцаагаад байшинд үлдээгээд явсан бол бас нэгэн асуулт байгаа. Яагаад хувцсыг нь сольсон бай? Эсвэл олон хүүхэд энэ тэндээ сулгаалаад хооронд нь бодлоод хувцсыг нь андуураад өмсүүлчихсэн үү? Манай сувагт өмнө орсон харийнхантай холбоотой нэгэн бичлэгт мөн л харийнхан хүмүүсийг машинаас нь хулгайлцгаад буцаагаад машинд нь тавихдаа тэдний суудлын байрлалыг нь андуурч тавьсан гэж байсан шүү дээ. Тэгэхээр харийнхан өндөр хөгжилтэй соёл иргэншлийнхэн ч гэсэн хүн юм хойно андуурдаг байж бас болох юм. За энэ таамаглалыг ингээд дуусгая. Бас нэгэн логиктэй илүү ойр таамаглал байдаг нь хүү үнэхээр алга болсон. Ямар нэгэн азтай байдлаар байшин олж ороод тэндээ хорогдоод амьд мэд олдсон. Харин солигдсон хувцсны хувьд магадгүй эцэг эхийн сандран шоконд орсон тул андуурсан. Эсвэл хувцс нь огт солигдоогүй. Бидэнд хүргэсэн мэдээлэлүүд худал мэдээлэл. Хүүгийн алга болж гайхамшигтай байдлаар олдсон нь үнэн ч гэсэн энэ хэсэгтээ жижигхэн гуйвуулсан, давсалсан мэдээ байсан байж болох юм. Учир нь зарим их сурвалжуудад солигдсон хувцсны талаар огт дурддаггүй байгаа билээ. Энэхүү энэ хүрээд анхнаасаа ойлгомжгүй зүйлсээр дүүрэн түүхийг төгсгөж байна. Та бүхэн аль таамаглалд илүү итгэж байгаагаа комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Эсвэл өөрсдийн хувилбараач дэвшүүлж болно. Мөн энэ түүх маш олон янзын үнэн худлан мэддэхгүй их сурвалжид дурддагсан тул хоорондоо ялгаатай байдалч байсан гэдгийг заавал дурдах хэрэгтэй гэж бодлоо. Удахгүй улам сонирхолтой нууцлаг бичлэгүүдээр уулзалт болно. Баяр таа.